хичээл орохын тулд хараарай. Нэрөө хараарай. За. Хичээл бүгдөө хичээлийнхаа нэгийг тогтоо. За бид нар ямар тэгтэй хичээл хийх вэ хөхтэй? Энэ бол бидний хичээл юм аа. Өсвөртэй тийм үү? Өнөөдрийн бидний хичээл хамгийн чухал нэг бол хичээлдээ төгсөө олсноо гэсэн юм байна. Өнөөдрийн хичээлийн бидний хамгийн чухал нь яа гэж байна? Хичээлдээ олсноо. За тэгвэл бид өнөөдрийн хичээл энэ нэг хичээл цагийнхаа хичээлээр бид нар ямар нэгэн амжилтанд хүрэх яах вэ? Ястай. Амжилтанд. За тэгвэл энэ амжилтанд хүрэхийн тулд бид нар эдгээр ажлуудыг хийж яах нь вэ? Хэрвээ бид нар энэ ажлуудаа цагтаа бодоод хийж хэмж амжилтандаа яасан гэсэн үг? Хүрсэн гэсэн. За тэгвэл бидний эхний ажил маань бол юу гэсэн ажил? Сөүл. За тэгвэл та багш нь энэ жижигхэн канивар тараасан баг. За энэ дотор нэг утсаа татаа. Хоёр үг юм. Манай лог байхгүй байна. За бүгд хараад авцсан уу? За бүгд гарч авсан бол одоо хэд талаараа анхаарна. Анхааралтаа сансараа юу хийж байгаагаа мэдгүйгээр бид нэр хийж чадах уу? За тэгвэл өнөөдрийн хичээлээр дандаа хоёулаа туршиж үзнэ. Хосоор ажиллана гэсэн үг байна тийм үү? За тэгвэл та нарын утанд юу байсан бэ? Утас. За утсаа хэрэн дээрээ та нар тавиад ингээ ажиглаад ямар хэлбэр төрс ажиллах гэж байна? За ажигласан хүмүүсд дахиад ажигласан хүмүүсд багштай дахиад За мэрийхүү. Урагштай дээр. Зөв. За зөв байсан гэж нөө. За. За ихсвэртэй дээр. Миний удаа нөгөө зөв. За зөв дэрс. Өөр. За тэндээс снэцлэс. За ямар юм за. Бүр хийх. За бүр хийх. За сарал. Миний бодлоор шаар. Шаар гэсэн. За тэгвэл ерөнхийдөө харахад зэрэг ямар төрс авч байгаа вэ? Хэлбэр төрстэй юм харагдаад байна. Тус. Тус. Бүр дараагийн асуултанд бүгд анхаарлаа хандуулъя. За тэгвэл манай ангид бидний иргэн тойрон саяны та нарын ширээн дээр байсан тийм хэлбэр төрстэй юм байна уу? Олцгой бүгд. За иргэн тойрон хараа. За хаана? Тахиогороо. За таг өнөө. Ангийн энэ орчин төвхтөдөө. Ангийнхаа орчин хараарай. Next National Dance Сорон. Оо маш сайн уу? За сорон зөв. Нөө миний бодлоор нөгөө тэр нөгөө цагираг. Оо ямар мундаг юм. Тэн дээр нэр тийм биш үү? За оо. За цэцгний сапай нөө. Юу нэ? Оо ямар мундаг юм юу вэ? Хаана? За оо. За тэндээс багшаа цагны 8 тоо. Цагны 8 тоо. За болж байна уу? Дугуй. Оо ямар мундаг юм дугуй вэ? Оо. За тэгвэл бидний олсон эдгээр зүйлүүд сайн болж байна. Заавал багш дараах асуулт тавиад бидний олсон эдгээр төсүүд ямар төстэй, ямар нэртэй болов? За багштай миний олсон төсөөс за ямар хэлбэртэй, төстэй, ямар нэртэй болов? За багштай юу бөөрхөө. За бөөрхөө. За миний дугуй хоёр бөөрхөө дугуй. За тэгвэл арцгаа. За ирэхс цагираг уу юу нэг дугуй. За дугуй. За тэгвэл дугуй цагираг уу юу вэ гэдгийг бүгдөө одоо чааш нь өрлүүлэн үзье. За ингийн тул бүгдөө саяны хадар уцаар үүсгэсэн дүрсээ цагаан самбарынхаа хадыг маш хурдан. Тэр уцаар чинь ямар дүрс үүсэн? Зураад цагаан самбарынхаа. За маш хурдан ганцхан төлөвлөгөө цагаан самбарынхаа үг гэж энэ тал дээр нь шүү.
багшны баяр. За зурцсан хүүхдүүд нэгч. Тийш тиймдээсэн зүг чинь ямар их болсон. Ингэжлөө харуулаарай. За зурцсан хүүхдүүд нь өргөд бие биендээ харуулаарай. За. Хэв зөв шууд өөрөө нэгтэй хэмжээ гаргах. Нөхөө. За зурцсан хүүхдүүд багш. Оо ямар мундаг юм бэ? За энэ хүүхдүүд бүгд яасан бэ? Зурсан байна. За тэгвэл хоёр биенийхээ ажиглаж хамгийн гоё гэсний нэгийг сонгоод. Хоёроос аль нь гоё? Нэгийг сонгоод үзчих. За нөгөө сонгохдоо үгүй доош тавьчих. Багшаа сонгохдоо үгүй доош тавьчих. Нэг ширээнд нэг л төрсийг яахаа сонгохоор байна тийм ээ? За сонгосон. За одоо багш руу хараарай. За найзуудаа багшаа хараарай. Найзуудаа багшаа хараарай. За тэгвэл энэ сонгогдсон дүрсээрээ өнөөдөр бид нар энэ та нарын сонгосон дүрсээ тийм үү? Багшийн дараагийнхаа энэ сонгогдсон дүрсээрээ бид нар өнөөдөр ширээнийхаа хийсэн үйл ажиллагааг үнэлнэ. За багш нь энд нэг юу өгсөн байна? Од өгсөн байгаа тийм үү? Энэ та нарын зурсан дүрсдээрээ хэрвээ чи танаа хоёр ширээ та хоёр багшийнхаа өгсөн үр даалгаврыг хоёулаа амжилттай гүйцэтгэсэн бол нэг од тавина. Тэгэхдээ бидний үнэлгээний маань хамгийн чухал дэгмаа. Бид нар өөрсдөө үнэхээр боллоо тийм үү? Тэгвэл энэ үнэлгээний маань дэгмаа юу ахны хүүхдүүдээ юу гэж үнэлж байх. Заавал хоёулаа хийжээж яах нь хүүхдүүдээ. Гэхдээ энэ зурсан дүрсийнхаа дандаа дотор талд нь нааш одуудаа заа юу. За тэр хоёулаа зураад хоёулаа яасан бол маш хурдан. Тэр хоёулаа зураад амжилттай гүйцэтгэсэн бол нэг одоо тавьж наач. За нэг одоо маш хурдан. Та хоёулаа наа. Хоёр. Дөрөв. Тав. Тэр димээ үсийнхаа дотор. За яах вэ? Наас газар наач. За тэгвэл энэ сонгогдсон. Өөрийнхөө наамгүй нэг ширээнд нэгийг л наа тийм үү? Энэ сонгогдсон авсан та үнэлгээний юу болчихоо? Үнэлгээний маань хавцсан болсон шүү. За гэж анхаарай. Анхаалаа дээрээ. За. Дараагийн ажлаа явах гэж байна. Дараагийн ажлаа явах гэж анхаарай. Дараагийн ажлаа явах гэж байна. Багшин танал нэг цаас тааж гисэн байгаа маш хурдан. Танал багш нь нэг ийм таг очраараа гэсэн даалгавар өгсөн байгаа тийм үү? За тэгээд ийм хараа тагаараа бүгдээ ийм цаасан дээрийг 2 удаа тавьж зурх юм. 2 удаа багтааж зурх юм. Маш хурдан 2 зураад тагаа тавьж байгаа харнаа гараа. За багш нь за багш та харагдаад би том таг авчихсан байна. За багш чи яаж? Төвхийг харна. Цаасан дээр багш шигэ. Тагаа тавь яах вэ? Тойруулаа. Хөлөхгүйгээр торно. За тэгээд хүүхд толгын хилийг зорно гэлээ багш та. Хоёрыг. Сайн. Хүүхд толгын хоёрыг. За зурцсан хүүхдүүд дуртай өнгөө сонгоод нэгийг л бодно. Дуртай өнгөө сонгоод маш их мөнгө юм. Дуртай өнгөө сонгоод маш их нэгийг л бодно. За бодоход багш ганцхан минут үү?
байна. Одоо хамтаа. Одоо хамтаа. За одоо багш нь арга даалгавар өгөхгүй юм. Анхаарал гэж нэрээ. Нөгөө нэг будсан дүрсээ хайшлаад авах. За багш ийм дүрсийг будсан гэж одоо энийг Согтол логон дээрээ таах нэг их. Удаагүй бас хайрлаа. Удаагүй бас хайрлаа. Тэгсэн удаагүй гайгүй юм. Аа. Байдгийн хайшаад авсан зүйл. Байдгийн татаа биш. Авсаатаа өгөө. Хайшсан дүрсээ харьцуулж харна. Ямар нэгэн ялгаа байгаа. Юугаараа ялгаатай вэ гэдгийг нь олно. Хоёр үсээ уусаа. За ялгаагийн юугаар ялгаатай юм гэдгийг багшаа хэлэх үү? За одоо бидний дараагийн анхаарах дэг маань хараа. Одоо хүүхдүүд самдаа хэлнэ. Тэгэхээр бид нар бие биенийхээ харьцуултыг яах нь вэ? Хүндэтгэн сонсох. Энэ удаагийн бидний дэг маань бол бие биенийхээ харьцуултыг хүндэтгэн яах нь? Сонсон. За тэгээ мөрдөх үү? Мөрдөх за. Сонссон. За чам. Өнгөөр ялгаатай. Өнгөөр ялгаатай. Өнгөөр яа. Өөр. Энэ хүүхдээс өөр баталгаа байна. Нэг нь юус бодаагүй нэг нь болоход унтсан байна. За өөрөөр. Өнгөөр ялгаатай. За. Тэжээрээ. Би нэг өнгөний зинхэр өнгөөр бодсон. Харин нөгөө өнгөний өрдөөс бодаагүй. Тэгээд харьцуулж харахад нэг өнгө нь бодаагүй, харин нөгөө өнгө нь бодогдсон байсан. За тийм. За тэр хацгаа.
Энэ нөгөө хинтнаас хараа гарны хөдөл болсон ерөөсөө тийм ажиллаа. За өнөөдөр энийг хийж эхлэе. Багшийнхаа самбар дээр хэсгийг. Багш нь энийг яатсан бэлээ? Энэ будааг. За тэгвэл энэ нь юу шиг харагдаж байна? За бидний ойр орчинд байгаа нөгөө төрсүүдтэйгээ харьцуулан жишиж болно. Тэрүүн шиг байна. Энэ нь тэрүүн шиг байна. Энэ нь тэрүүн шиг байна гэж болно. За энэ нь юу шиг байна? Энэ дахин сарн шиг. За сарн шиг. Медаль шиг. За мэсээ энэ медаль шиг байна тийм үү? За Ойртой тэгрэг гайван шиг байна. За энэ нь юу шиг байна? Энэ нь юу шиг байна? За тэгвэл энэ хоёр маань ямар ялгаа байгаа юм бол Том. за энэ хоёр маань ямар ялгаа байгаа юм бол нэг нь харъя да. За одоо тэгвэл багшаа хийх үйлсийг хараад та нар үнэлээ дүгэлэх юм. Ингээд энэ багшаа багшаа юм заа. За багш нь инглээ. Энэ дотроос багш нь яаж юм? Багш нь инглээ. Хадахгүй. Яагаад гэж вэ? Нэг дотроо хоосон болохоор. За нэг нь дотроо. За өөр. За өөр. Том нь болохоор цаархай. Харин нөгөө жижиг нь болохоор битүү. За саруул багштай хэлээрэй. Саруул. Жижиг нь битүү болохоор харин том нь болохоор зэрэг ингэ цаархай. За багштай хэлээрэй. Нөгөө жижиг нь болохоор ганцхан нүрийг асгалж байгаа. Нөгөө нь болохоор бүтэн арга биеийг асгалж байгаа. За тэгвэл бид нэр эндээс нэг л дүгнэлт гаргая. Энэ хоёроос нэг л дүгнэлт гаргая. За эцсийн дүгнэлтийг нэг л өгөх. За Том жижиг байна. за өөр жижиг. Том жижиг. За өөр. Нэг нь алан нөгөөт нь болохоор нэг цулгай өгтэй байна. За өөр. Нэг нь хаасан нөгөөт нь. За энэ их гоё хэлж байна. Сайн хүүхд юу гэж хэлсэн бэ? Энийг хоосон гэж хэлж болох уу? Өөрөөр санаанд өгч юм тийм ээ. Энэ ямар байгаад байгаа хүүхдтэй? Жижиг. Битүү. Ямар мөн юм бэ? Бasta битүү. За өөр за тийм яах вэ? Нэг нь би, нэг нь зүгээр зураг гэж байна. Санаа тэр саналыг чинь. Нэг нь битүү. За тэгвэл энэ хоёрт маань нэг нь битүү байна, нэг нь дотроо ямар байна? Зүгээр л юу вэ? За тэгвэл энэ хоёрыг бүгдөө одоо нэрлэе. Энэ хоёрт ялгаатай гэж бид нар олсон уу? Тэгвэл ялгааг нь харьцуулж байгаа бүгдөө нэр бий лөө? За багштай. За өөрөө. Хаваа биш. Тэр энэ ямар бүнд хүүхд. Аль нь болоо тойрог? Энэ зүгээр тойрсон ямар вэ? Тойрсон зураас шиг. Тойрсон юу шиг вэ? Гэлбэртэй. Тийм учраас энийг юу гэж нэрлэдэг байгаа юм бэ? Тойрог. За тойрог. Маш сайн. За багш дотор наач. За тэгвэл энийг юу гэж нэрлэх вэ? Энэ хүүхдүүдээ юу тайлсан бэ? Дугуй. Бошгийн дотроо ямар шиг битүү байна. За дугуй шиг дотроо битүү байна. Тэгвэл энэний маань нэр битүүгийнх нь нэр нь юу болж ирж байна? Дугуй. За энэний маань нэр одоо тань багшаа. Тойрог өгөөрэй. Зүгээр тойруулж архсан нэг цаас байгаа штэ. Тойрог өгөөрэй. Зүгээр тойрог. За дугуйгаа өгөөрэй. Дугуйгаа. За дугуйгаа өгөөрэй. Бассаа. За энэ юу вэ? Энэ юу вэ? Энэ дугуй. За хэл. За энэ.
Тэ инглисийг. За одоо тэгвэл зарим инглисийг хийнэ. Бид нар одоо тэгвэл дараагийн хайлт руу орж байна. За багштай. Юу аач? Тайван орж. За багшийг яг анхааралтай тахна. Маш урдан дуглаад байна. Багш нь яаж ирсэн бэ хараарай. За. Хоёр өдрөө нийлүүлж байгаа хумсаараа сайтар. За нууцна. Маш урдан. Энэ нэг минут яаж шүү. Маш урдан. За цааш нь багшийн анхааралтай ажиллаарай. Моглаарай. За сайтар өдрөө тавьж байгаа. За гараарай. За дахиад одоо багшаа сайн ажиллаарай. Багш эндээс хараад яг дахиад энэ хоёр юм. Сайтар хумсаараа зураас гаргаарай. Хумсаараа сайтар зураас хумсаараа сайтар зураас гаргасан. За сайтар зураас гаргасан байх юм. Дэлхийг хараарай. За дэлхийг хэлсэн. За бидний нөгөө нэг хайргийн маань ямар өөрчлөлт авсан бэ? Яасан бэ? За багштай. Яасан бэ? За хоёр гурав сонсъё багш. Багш нь эндээс сонсъё. За. Тэр Таач болсон байна. За. Эндээс Нугалсан байна. 8 шиг болсон. за 8 шиг болсон байна уу? За эндээс хаа болсон бэ? За. 3 шиг болсон байна. За тэгвэл бүх болгон өөр хавтыг тийм үү? За тэгвэл энэ бидний тойр дээр гарсан энэ зураасууд маань хаана очиж нийлсэн бэ? Энэ юу гэдэг вэ? Өөр. Яа мундаг. Өөр. Тэгвэл энэ бидний өнөөдөр үзээд байгаа голцог тийм. Маш сайн голцог. Бидний өнөөдөр үзээд байгаа энэ дугуйд маань юу гэж байдаг юм бэ? За төвцэг. За багшны энэ та төвцэгээ алхалаа. Төвцэг. Хамгийн гол хэсгийг тойргийн юу гэж байх юм? Тойргийн төв. За одоо тэгвэл та нар хоёр зураасыг хандаа маш их тодруулах. Яг зураасаа тодруулах. 이거 각 조선 더 뒤로 가라. 애정을께서 봐. 아이 더 더. 만만 정말 진짜. 무슨 일이 꼭 이리는 아, 떠들었어. 나 무슨 거 잡다. 자, 그리고 더들었어 우리 때. 더들었어. 자, 그리고 이게 야 더들었지 한 번. За тэгвэл тодруулсан бол дахиад бидний нуглаасны энэ нуглаас талууд маань ийм нэг юунод үүссэн байна зэрэг. За энэ нуглаасын өдөр бүхэлд цэглэж. Бүх өдөр дээр хурдаар бүсгэж. Маш их. За бүх нуглаасынхаа бүх гадны өдөр дээр яах вэ? Цэглэн. За багш нь цэглэж байна. Ганараас цэглэн. За тэгвэл харандаа шугамаа ашиглаа. Энэ хоёр цэгийг хол. За багш нь холлоо. Манай болов. Зэрэгэлдээ гэр нь холбоодохдоо та нар яг зэрэгэлдээ цэгүүдийг холбоорой. За багш нь хоёр цэгийг холбож та нарт харуулна. За, багшийн нараа ий болцсон. Багш нь ингээ холбоцсон. Энэ хоёр зэрэгэлдээг холбоод энэ хоёр зэрэгэлдээг холбоцсон. Ямар мундаг юм. За, маш сайн. Ихэс маш
сайн. За хатсан хүүхдүүд нь. Та. Харшаа. За одоо багш нь асуулт тавина. Анхаарал татсанараа асуулт тавина. Хүүхдүүдээ бид нар сая тийм ээ. Энэ тойргийн төвийг тойргийн гадна тойргийн зүр байгаа энэ цэгтэй яаж өгсөн бэ? Холбоод өгсөн. За энд нэг юу гарч иж байгаа юм бэ? За уйгайтай. За тэгвэл. Та нарын санаанд бүгд өгсөн. Гэтэ одоо багш нь энэ бидний өнөөдрийн үзэж байгаа энэ тойр дугуй маань өөрөө бас энийг бас яаж болдог байх юм? Аливаа юм яадаг юм бэ? Нээлтийг өөрөө бид нар нээлтийг дараа тийм өөрөө. Маш сайн. За багш та. Аливаа юм яадаг юм? Эдэн билээ. За өөрөө. За. Хэмждэг. Ханай болтой таач нь. Тэгвэл энийг бид нар яах гээд байгаа юм бэ? Зарим нэгэн хэмжээстэй яах гээд байгаа юм бэ? Альцгаад байгаа юм тийм ээ. За тэгвэл бидний саяны холбосон тойргийн төвөөс тойргийн энэ тойр дээр байгаа цэг хоёрыг холбосон энэ хэрчмийг нэрлэдэг. За тэгвэл энэ хэрчмийг юуг нэрлэх бол энэ хэрчмийг юуг нэрлэх бол боддоо та нар Солон. За тэгвэл энэ хэрчмийг хөвч гэж нэрлэдэг. Хөвч. За тэгвэл за энэ саяны бидний энэ холбосон хоёр хэмжээс бид нар үзүүлээд байна тийм үү? Ийшээ холбосны юу гэж ингэж холбосон нь юутай адилхан харагдаж байна хаа та? За ийм юм гарч ирж байгаа зин. Ийм хэлбэртэй юм гарч ирсэн үү? За ийм хэлбэртэй юу юм? Хагас зүй. Заасан өөр. Гүр. Загуур. За тэгвэл ийм хэлбэртэй монголчууд ингэж нааддаг юм лээ. За номын юу гэж нэрлэдэг? Номын яг текст гэх юм. Хөвч. Тэгвэл эндээс тойргийн маань эндээс ингэж холбосон энэ хэсгийг юу гэж нэрлэх нь вэ? Хөвч. За хөвч. За хөвч. За тэгвэл тойргийн төвөөс энэ тойргийн төвөөс гадна байгаа цэгтэй холбосон хэсгийг бид нар холбосон тийм гадна байгаа хэсэгтэй. За энэ хэсгийг бол хүүхдүүдээ юу гэж нэрлэдэг? За энэ хэсгийг юу вэ? Рэа. За одоо тэгвэл үзээр хараа. Тойргийнхаа энд нэг цэг авсан гэж боддоо та авсан байгаа тийм үү? Энэ цэг авсан байгаа. Тойргийнхаа төвийг дайруулж би холбоод тахтаа ингээд ингээд холбоод тахтаа. За харандаа шугаараа багш нь юу шахагдаа. За багш нь энэ холбоцсон байгаа. Тойргийн төвийг дайруулаад За тэгвэл энэ маань бас тойргийн маань нэг хэмжээс. Энийг юу гэж нэрлэхийг бүгд хаана толоо хэлж байна. За энэ нь юу ах нь вэ? Юу гэж юм? Энэ юу гэж юм бэ? Юу гэж юм? Юу гэж юм? За тэгвэл бид нар тойр ба дугуй гурван хэмжээсийг бид нар энэ хичээлээр яах гэдэг юм бэ? Үзгээд. За тэгвэл тойргийн төвөөс тойрог дээр цэгийг холбосон энэ хэрчмийг юу гэж нэрлэж байна? Тойргийн
гадна тойрог дээр байгаа хоёр зэрэгэлдээ хоёр шүү. Зэрэгэлдээ хоёр цэгийг холбосон энэ гэрчмийг юу гэж нэрж байна? За, тойргийн гадна тойрог дээр байгаа хоёр цэгийг тойргийн юуг дайруулж татсан байна? Төв цэгийг дайруулж татхаараа юу болж ирж байна? Яа. За, одоо багш нь бодлого ашиглана. Та мөн энэ цаасан дээр л ажиллана заа. За, улаан өнгийн хандагаа аваад. Хоёр хүүхдүүд хоорондоо бүх юм хийсэн бол нөгөө нэг одоо наач. Хоёр одоо наацсан. Хоёр үдээс габиг наасан. Хоёр одоо маш хурдан наагаад. Маш хурдан. За одоо наац. Хоёулаа яг зэрэг амжилттай хийсэн бол юугаа наах вэ? За наацно. За наац өгдөг. Улаангийн хандагаа авах тавчна. За улаангийн хандагаа аваад бэлдсэн тойргоо дугуйгаа аваад бэлдсэн дугуйгаа аваарай. Улаангийн хандагаа нэг радиус зэрэг бэлдсэн тойрог дээрээ энэ нугасан тойрог дээрээ улаангийн хандагаа нэг радиус зэрэг та радиус гэж алиг хэлээд байгаа байлаа. Харж байгаа цараарай. За зурсан уу? Маш сайн. За радиусд тэмдэглэж хараа. Улаангийн хандагаа радиус тэмдэглээрэй. За зүг бай. Маш сайн. Зөв хийсэн одоо наацгаа. Зөв хийсэн бол одоо наацгаа. Зүг бай. За зүг бай. Одоо наараа зүг бай. За нэг басан бай. Нэг басан бай. За зүг бай. За зүг бай. Энийг богд харагддаг. За зүг бай. За энэ хөвгч. Одоо хар өнгийн харнаа аваад өөр ерөнхийдөө хатны нэг хар өнгөөр нэг радиус хөвч татаад хөвч нэмэлтээ хоёр зэрэгтэй цэгийг ашиглаад хөвчийг хүүхдүүдээ дугуйгаа тайруулж ингэж татах хүүхдүүдээ үгүй хоёр байгаа цэгийг холбоод шууд ямар татах одоо энэ нөө заавал юу зайгаар за багш нь харъя за одоо хоёр биенийхээ шалгаад хоёр таарч байна зүг бай одоо наач чиний самбар дээр одоо наагаарай за хөхөнгийн үлгэрээ хийцнэ хөхөнгийнхээ харнаг аваад нэг диаметр албагаа хоёр цэг диаметр хаах тастай Хөргийн заавал яах вэ? За нэг диаметр зураад. Диаметр тэмдэглээд хөхөнгөө. Хандагаа. За диаметр. Наик хүүхдүүд хийсэн байна. Маш сайн. Би зөвхөн одоо өмнөдийнхээ сан дээр одоо нааснаа. За. За багш анхаалаа. Найзуудаа багшгаа хараарай. Найзуудаа багшгаа хараарай. За
За тэгвэл бидний үндсэн тойрог дугуй маань хэдэн хэмжээстэй юм бэ? Хэдэн гол хэмжээсээс? Хэдэн талаар нь бид нар хэмжиж үзв? 4. За юу вэ? Нэг хэмжээс нь юу вэ? Өрөвч. Маса. За. Тойрог дугуй хоёр маань өөр гэдгийг бид олж харж чадсан уу? Чадсан. За одоо та багаар ажилласан энэ үнгийг нэг шалгаадах. Хэн хэдэн од авсан байна? Хэний шиг хэдэн од авсан бэ? За 6 авсан ширээ нэ. 6 авсан ширээ. За 5 авсан ширээ нэ. Эс мань юу ч мод 5 авсан ширээ одоо өгч. За 4 авсан ширээ нэ. 4. За 4-өөс 6 авсан ширээ. Маш сайн ширээ. За маш сайн ширээ өөрөөсөө байна. Хоёроос 3 од авсан ширээ байна. Хоёроос 3 од авсан. За маш сайн байна. Хангалттай сайн гэсэн үгийг авсан байна. За хангалттай сайн гэсэн үгийг авсан хүмүүстээ баяр хүргье. За баяр. За. За хичээл амжилттай орсон хүмүүстээ маш их баярлалаа. Өнөөдөр хичээл таалагдсан хүмүүстээ за одоо та нар хийсэн дугуйгаа математикийнхаа тэтэр дээр наахаа шүү заа юу. За тэгээ энэ зурагнаас тойрог гэж юу дээ, дугуй гэж юу дээ, хоёулынгийн тэтэр дээр нааш шүү заа юу. За гэрээ даалгавар